Сайн байцгаана уу хүмүүс. 9-р ангийн Монгол хэлний цахим хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр эхийн хэм маягийн тухай үндсэн ойлголтуудаа сэргээн давтах болно. За тэгэхээр эхийн үндсэн 4 хэм маяг байдаг. Бид бүхэн хэдийнэ мэднэ. За эдгээр нь хүүрнэмж, тоочмж, тайлбарламж, эргцүүлэмж. За тэгвэл хүүрнэмж гэж ямар онцлогтой их байдгийг өгсөн санах сэжүүр болгох зорилгоор тавьсан зургийг ажиглаад бүгдээрээ санацгаая. За хүүрнэмж их маань ямар агуулгатай байдаг вүлээ? Цаг хугацааны хувьд ямар цаг хугацаанд бичигддэг вүлээ? За сэргийн сансан бах. За тоочмж их маань ямар хэв загвартай, бүтэцтэй, юуны талаар хэрхэн яаж бичсэн байдаг вүлээ санаарай. За харин тайлбарламж их маань юуг ямар аргаар хэрхэн яаж тайлбарладаг вүлээ? За тэгэхээр эдгээр 3 хэм маягийг бид өмнө жилүүдэд хэдийнэ үзсэн бичиж чаддаг болсон байгаа. За тэгвэл дэлгэрүүлээд харцгаая. За өгөгдсөн зургийг ажиглаарай. Ямар зураг вэ? За тэгэхээр цуврал үйл явдлыг харуулсан зураг байна. За эхний зурган дээр нэгэн эрхэм нэг хүн дээр ирээд малгайгаа аваа мэдчилж байгаа юм. За хоёр дахь зурган дээр малгайгаа ингэртэй бариад ямар нэгэн ил захидал ч юм уу цаас гаргаж ирээд за сууж буй хүнд хандан ямар нэгэн зүйл хэлж ярьж өгүүлж байгаа юм шиг байна. За дараагийн зурган дээр за нөгөө хүн хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор машид гайхсан байдалтай зогсож байна. Дөрөв дэх зурган дээр за нэлээд чанга дуугаар хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа эрхэм рүү шаардлага тавьж байна. За магадгүй асуултаа ахин асууж иж болох. Тэгвэл 5 дахь зурган дээр бухимдаж эхэлж байна. За дараагийнх дээр нэлээд төвчээр алдарсан байдалтай, уцаар төрсэн байдалтай байна. За гэх мэтээр үйл явдал харагдаж байна. Дөрүүд хувьсан өөрчлөгдөж байна. За тэгвэл энэхүү зураг нь шог зураач Херлов Бутстроф гэдэг хүний шаардлага гэдэг нэртэй зураг байна. За зургийг цааш ажиглавал нэлээд бухимдлаа илэрхийлж байна. За сүүлдээ хэн нэгэн хүн түүнийг гаргаж байна. За тэгвэл энэ зурган дээр ямар онцлог шинж байна? За үйл явдал өрнөж байна тийм ээ. Үйл явдал дарааллын дагуу өрнөж байна. Цаг хугацааны дарааллаар өрнөж байна. За магадгүй нь 9 дэх зурган дээр байгаа маш их бухимдаа ширээ болбож байгаа зургийг 2 дахь зургийн оронд оруулах боломжгүй тийм ээ. Тэр мэндэлчээд маш их бухимдчаад дараа нь гайхаж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол үйл явдлын дараалал харагдаж байгаа гэдэг нь үгээр нотлогдож байна. За хэрвээ энэ зургийг бид бүхэн их болгон бичвэл үйл явдлын дараалалтай, цаг хугацааны дараалалтай, хэрэг явдал өрнөсөн ийм их бичгэнэ. Тэгэхээр бид хүүрнэмж их бичгэнэ шүү дээ. За тэгвэл дараагийн зургийг ажиглая. За нэгэн эмэгтэй байна. За энэ бол Буковскийн за Лопухина хатагтай гэдэг хөрөг зураг байна. За тэгвэл энэхүү зурган дээр бид нар юу бичиж болох вэ? Их зохион найруулгыг ивэл ямар их бичих вэ? За мэдээ зурган дээр харагдаж байгаа зүйл бол нэгэн цайвар шаргал арьстай, буржгар үстэй нэгэн эмэгтэй байна. За мөн түүний зогсож байгаа хэв байдал, хувцаслалт, донж маяг, гадаад үзмж, шинж, дүр төрх зэргийг бид нар тоочон дүрсэлж бичиж болно. Тэгэхээр энэ дээр бид бүхэн тооцсон их бичих боломжтой байна. За тэгвэл энэ хоёр зургийг харьцуулаад харахаар нэг зурган дээр нь үйл явдал өрнөд идэг. Харин нөгөө зурган дээр нь үйл явдал цагийн хувьд зогсонго байдалтай. Энэ эмэгтэй гадаад шинж дүр төрхийг нь тооцсон, нэг цагт зэрэгцүүлэн дүрсэлсэн ийм их бичигдэх юм. За тэгэхээр бид энэ хоёр зурганаас тоочмж болоод хүүрнэмжийнхаа шинж байдлыг сэргийн санаж чадлаа. За Лопухина хатагтай шаардлага гэсэн энэхүү хоёр зурган дээр дараах ойлголтуудыг оноож холбъё.
За ямар гэсэн асуултад аль зураг нь хамаарах вэ? Ямар юм? Мэдээж Лапухина хатагтай. Лапухина хатагтай гадаад шинж байдал нь ямар байсан? За тэгвэл яаж байна гэсэн асуултанд аль зураг нь хамаарах вэ? Мэдээж шаардлага гэсэн зэрэг. Яаж байна? Яаж үйл явдал өрнөж байна? Хэрхэн яаж өрнө? За тэгвэл шинжийг тооцсон их нь аль нь вэ? Мэдээж Лапухина хатагтай. Энэ зурган дээр гадаад шинжийг нь тооцсон, дүрсэлсэн ийм их бүтгэн байна. За тэгвэл үйл явдлын дараалалтай их. Мэдээж шаардлага зурган дээр. Эхлээд ээлдгээр найрсгаар асуусан, дараа нь гайхсан, дараа нь уурлаж бухимдаж эхэлсэн. За сүүлдээ түүнийг хэн нэгэн тухайн газраас гаргасан. Гэх мэтэр үйл явдал дараалалтай өрнөжсэн. За тэгвэл бид бүхэн хөөрнөмжүүлээд тоочмжийнхаа ялгааг нэлээд сайн гаргаж сэргийн сан чадлаа гэж үзэж байна. За тэгвэл их бичвэр байдал дээр бүгдээрээ ажиглацгаая. За хамгийн ихэнд тоочмж харагдаж байна. За Баянболтын нас төчөөд толгой нь халзан, гэзэн бүдүүн, сахал нь битүү, нүд нь улбар, зан нь төв боловч залин их бололтой. За нэгтэр ясан Баянболт гэдэг хүний гадаад шинж байдлыг нь тооцсон байна. За хүүрнэмж харъя. Нэг үнэг сөрөн дээрх жимсийг оролдовч авч идэж чадсангүй. Хулган түүнийг хараад юу ч олж идэж чадсангүй дээ гэж илгэлэхэд үнэг түүхэн юм байна шүү дээ гэж гинэ. За нэгтэр яасан үйл явдал дарааллаараа өрнөж байна. Эхлээд үнэг сөрөн дээр байгаа жимсийг идэх гэж оролдож чадаагүй үйл явдал гарсан. Дараа нь хулган чадаагүй, жимс авч идэж чадаагүй үнгийг хараад юу ч олж идэж чадсангүй гэж шоолсон. За үнэг шоолсны дараа нь үнгийг хулган шоолсны дараа үнэг ингэж хэлж байна. Одоо өмчөөг өгөхгүй бол тийм ээ. Энэ жимс нь түүхий юм байна шүү дээ. Тэгэхээр энэ үйл явдал нь цаг хугацааны дарааллаар болж байна. Энэ хэрэг явдлууд цаг хугацааны дарааллаар өрнөж байна. Тиймээс энэ бол хүүрнэмж юм аа. За хэрэгцүүлэмжийг алгасаа тайлбарламжийг харцгаая. Хүний амьдралд хоёр далай бий. Мэдэхгүй далай, чадахгүй далай. Хүний амьдралд хоёр даваа бий. Мэдэхгүйгээ мэдхийн даваа, чадахгүйгээ чадахын даваа. За энэ дээр хүний амьдралыг далайтай зөвлөсөн юм тийм ээ. Хүнд ямар хоёр бэрхшээлүүд юм бэ? Мэдэхгүй зовлон, за чадахгүй зовлон байт юм байна. Тэгвэл түүнийг яаж давтыг? Мэдэхгүйгээ мэддэг. Мэдэж авах бол нэлээд том сорилт даваа байт юм аа. Харин чадахгүй зүйлээ чаддаг болох бас нэгэн том сорилт даваа байт юм аа гэж тайлбарласан байна. За тэгвэл тайлбарламжих нь яадаг байх нь аливаа зүйлийг учрыг тайлбарлан таниулах зорилготой бичигдсэн их байдаг байна. За тэгвэл бүгдээрээ тайлбарламжийн талаар болоо тоочмжийн талаар жишээн дээр дахиад харъя. За энэ дээр тоочин дүрсэлж бичих гэсэн ойлголт байна. За тэгвэл юу гэлт юм бэ гэдгийг энэхүү тодорхойлолтын дагуу бүгдээрээ ярилцъя. Хүн амьтан юм үзэгдлийн гадаад төрх байдал, дотоод мөн чанар, үйл хөдлөлийг тодорхой нэг цагт зэрэгцүүлэн тоочж, нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож, мэдрэгдтэл бичгийг дүрслэн бичгдэнэ гэж. За тэгвэл жишээ нь сая гологдсон хүүхэн туужийн Баянболтын дүрийг тийм ээ. Бид нар уншихад нэг цагт зэрэгцүүлэн гадаад шинжийг нь тооцсон байгааг уншихад бид нарт яасан? Баянболтын дүр төрх бидний нүдэнд ерөнхийдөө бүр төр бууж штэ тийм ээ. Нүдэнд харагдаж штэ Баянболтын дүр төрх. Тэгэхээр ингэж бичгийг бид нар тоочин дүрсэлж бичих гэж хэлдэг юм байна. Мэдрэгдтэл бичгийг дүрсэлж бичих гэдэг юм. За цааш харъя. За тайлбарламжийн агуулгыг бид бүхэн хоёр ангилжуулна. Тайлбарлагдаж буй юм, тайлбарлаж буй юм гэж. За тэгвэл тайлбарлагдаж буй юм нь тайлбарламжийн төгсгөлтэй байж болдог байна.
Тэрийг эхний зургаас харъя те. За тайлбарламжийн тайлбарлаж буй хэсэг нь эхэндээ тайлбарлагдаж буй үр дүн нь сүүлдээ байх ийм бүтэц загвараар бичигдсэн их байж болно. За мөн ихэд тайлбарлагдаж буй дүгнэлт нь эхэндээ тайлбарлаж буй хэсэг нь сүүлдээ байж болно. За мөн түүнийг альва нэг зүйлийг тайлбарласан зүйл нь нэг өнцгөөс харсан байж болно. Хоёр талаас нь харж тайлбарлаж болно. За магадгүй 3, 4 талаас нь ч харж тайлбарласан хэсгүүд байж болно. За тэгвэл энэ хоёр дахь загварт тохирох нэгэн ихийг бүгдээрээ хамтдаа уншаад задлан шинжилцгээе. За түүний түрүү тайлбарламжийн үндсэн шинж ямар байдгийг хамтдаа. За тэгэхээр учир шалтгааныг тайлбарлаж болдог байна. Ямар учраас ийм зүйл болд юм бэ гэдгийг тайлбарлаж болно. За мөн чанарыг нь тайлбарлана. Уг мөн чанартай энэ чухам ямар зүйл байд юм бэ? За эсвэл ямар нэгэн процесс болж байгаа үйл явцыг тайлбарласан их байж болно. За тэгвэл хамгийн ихний учир шалтгааныг тайлбарласан их дээр харъя л да. За солонго яагаад татдаг юм бол? За солонго татдаг болсон учир шалтгааныг тайлбарласан их байна. За энэхүү ихийг хамтдаа уншаад бүтцийг нь ажиглая. Тэнгэрээс газарт буусан олон өнгийн ном хэлбэртэй байгалийн нэг үзэгдлийг хараад бид хөөрч баярлдаг. Тэр юу вэ гэвэл солонго. Солонго яагаад татдаг юм бол? Бороо орсны дараа дахин нар гардаг. Яг ийм үед агаарт усны жижиг тусал буюу бороон туслууд бий болно. Тэр туслууд дээр нарны цацраг тусна. Агаарын туслууд нарны гэрлийг олон өнгө болгон задалдаг. Үүнээс болж улаан, улбар шар, ногоон, цэнхэр, хөх, нийл ягаан өнгнөөс бүтсэн солонго татдаг. За энэхүү ихийг дээрээ задлан шинжилье. За тэгэхээр эхийн агуулга хэдэн хэсэгт хуваагдаж болохоор байна. Эхийн агуулга хэдэн хэсэгт хуваагдаж болохоор байна. За 3 хэсэгт хуваагдаж болохоор байна. Тэгвэл ямар 3 хэсэгт хуваагдаж болох вэ? За эхийн агуулгыг ямар 3 хэсэгт хувааж болохоор байна бүгдээрээ ажиглая. За энэ хэсэг дээр бичлэгээ төр зогсоогоод эхийн 3 хэсэгт хувааж байгаад ямар хэсэг байна, юуны тухай байна гэдгийг ажиглаад өгнээрэй. За ажиглаад 3 хэсэгт хуваасан бахаа гэж найдаж байна. Тиймээс бүгдээрээ хамт дараагийн хуваах хэсэг рүү оръё. За тэгэхээр хамгийн ихний хэсэг шалтгааны хэсэг байна. Дараа нь үйл явц гарч байна. За тухайн ямар нэгэн үйл явц нь эерэг болон сөрөг үр дагавар төрөгдөг. За шалтгаан үр дагаврыг харуулсан их байна гэж үзэж байна. За тэгвэл бүгдээр илүү дэлгэрэнгүүлээд харъя л да. Шалтгаан нь юу юм? За бороо орно. Тэгээд нар гар. Бороо орж нар гарснаас шалтгаалan үйл явц болж байна, тийм ээ? Агаарт жижиг усан туслууд бий болж байна. Нарны цацраг дээр нарны цацраг усан туслууд дээр тусж байна. Агаар дахь туслууд нарны гэрлийг олон өнгө болгож задлж байна. Ийм үйл явц болсноор бид нарны гэрлийн задарлаас солонго татдаг гэдэг үр дагаврыг харж байна. За тэгэхээр бид бүхэн саяны ихийг нэгтгэн дүгнэх юм бол за учир шалтгааныг буюу солонго яагаад татдаг вэ гэдэг учир шалтгааныг тайлбарласан тайлбарламж их байна гэж хэлж байна. За эргээд бүгдээрээ нэг зүйлийг харъя. За тайлбарласан ихийн онцлог. Тайлбарласан их ямар онцлогтой байд юм бэ гэхээр үзэл бодлоо баримтаар дэмжсэн. Үзэл бодлыг баримтаар дэмжсэн байж болно. За мөн шалтгаан үр дагаврын холбоо хамаарлыг харуулсан өгүүлбэрүүдтэй ийм онцлогтой байдаг байна. За мөн баримтаас үүдсэн таамаглалт төвшүүлдэг байна. За тэгэхээр эдгээрийн холбоо хамаарлаар тайлбарласан ихийн агуулгыг
агуулга ялгардаг байна. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй хамрагдсан хүмүүстээ бүгдд нь баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. За видео хичээл болгоны араас жижигхэн сорил асуулт даалгавар байгаа. Асуулт даалгавраа заавал бүглөөрэй. За өнөөдрийн хичээл өгөр дуслаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Баяртай хүмүүстээ.